Зүгээр тавтчих над руу буудаж юм яах гэх юм. Эч хөрөд. Өө чорт адуучлаа. Дүрдийл ТV энэ YouTube сувгаар Монгол улсаас интернетээр мөнгө олох гарах замуудыг судлаад та бүхэнд бичлэг контент болгож хүргэдэг ийм YouTube сувг байгаа. Тэгээд энэ би Facebook пэйжийнхаа линкийг оруулсан байгаа. Facebook пэйж дээр интернетээр мөнгө олох хэд хэдэн сургалтуудыг үн төлбөргүй тавьсан байгаа. Тэгэхээр та бүхэн миний YouTube сувгийг subscribe хийгээд миний Facebook пэйжийг follow хийгээрэй. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, насан туршийн хүүхдүүд яаж интернетээр мөнгө олох вэ? Насан туршийн хүүхдүүд онлайн мөнгө олох арга байдгүй бас зөндөө асуултууд үүддэг. Тэгэхээр миний бодлоор насан туршийн хүүхдүүд интернетээр онлайнаар хамгийн амархан мөнгө олох арга бол төсөөл тоглолтын тоглоомоор мөнгө олох. Одоо Player Action House гэдэг вебсайт байдаг. Player Action House дээр би GTA 5 та бүхний мэддэг GTA 5 гэдэг тоглоомыг хайх юм бол энэ GTA 5 гэдэг тоглоомны одоо долларыг зарж байна. 500 сая GTA 5-ын долларыг 10 Америк доллараар зарж байна. Тэгээд 1 сая GTA 5-ын долларыг болгоод 102 Америк доллараар зарж байна. Тэгвэл GTA 5 гэдэг тоглоом дотор өдөрт бараг 5-аас 10 тэрбум долларыг олох бүрэн боломжтой. GTA 5 гэдэг тоглоом бол 30 Америк долларын үнэтэй. Өртөөсөө нэг удаа худалдаж аваад болоо. Тэгээд өмнө нь та бүхэн танилцуулж ирсэн Path of Exile World of Warcraft гэдэг тоглоомтой харьцуулах юм бол одоо компьютерийн хүчин чадал шаарддаг нь бол хамаагүй бага. Бараг миний бодлоор сүүлийн офисын компьютерүүд дээр бол асуудалгүй ажиллаж байхаа гэж бодож байна энэ тоглоом. Офисын нэг i7, i8 заавалжгүй тоглоомын компьютер шаардахгүй байна. Миний бодлоор. За энэ ямар өчтэй газар гэдгийг одоо та бүхэн тайлбарлая. За энэ газар бол одоо миний Night Club байгаа. Энэ Night Club-ыг би дөнгөж саяхан худалдаж аваад удаагүй байгаа. Ерөнхийдөө энэ Night Club нэг 100 мянган GTA 5 доллараар худалдаж авсан. Тэгээд энэ компьютер дээрээс болохоор Night Club-ийнхаа бүх юмыг хянчихна. За ерөнхийдөө энэ Night Club-аар би өдрийн баг 5-6 тэрбум доллар олох боломжтой гэж бодож байна. Одоо жишээ нь дөнгөж шинээр авсан Night Club одоогийн байдлаар 445 мянган GTA 5 доллар олцсон явж байна. Тэгээд хэрвээ би Night Club-ийнхаа ажилчдыг нь сайжруулад Night Club-ийнхаа бармен хамгаалалт гэх мэтчлэн ердөө Night Club-аа ингээд сайжруулад явах юм бол олох мөнгө нь улам ихсэн. Тэгээд Night Club дээр нэг promotion гэдэг нэг таскууд байдаг. Одоо би энэ promotion дээр нь дарах юм бол над нэг даалгавар өгнө. Тэгээд тэр даалгаврыг биелүүлэх юм бол 45 мянган GTA 5 долларыг авна. Тэгээд даалгавар биелүүлээд байх тутамд хэрэгтэй Night Club-ийн нэр хүнд нь ихсээд миний Night Club-аар үйлчлүүлэх хүмүүсийн тоон ихсэн. За тэрнээс гадна та бүхэн заавалжгүй Night Club гэлтгүү. GTA 5 дотор энэ тоглоом дотор бас өөр гой бизнесүүд бодлож авч болно. Жишээ чи картел болж болно. Одоо хард амхны картел. Эсвэл за энэ миний DJ харагдаж байна. Миний Night Club-ийн DJ. Эсвэл Strip Club нээж болно. Одоо тайч клуб гэх мэтчлэн ерөөдөө бол нэг тийм гэмт хэргийн бизнесүүд байж болно. Эсвэл одоо үйл хөдлөмжийн бизнес байж болно, машины бизнес байж болно. Одоо та бүхэн тэрдгээр бизнесүүдийг нь яаж худалдаж авдгийг үзүүлээ. Эхлээд гар утас руугаа ороод тэгээд интернет рүү орох хэрэгтэй. За тэгэнгүүтээ энэ чинь for
foreclosures, SIG, Maze, дундуур зураас, банк, Zipco. Энэ URL-ийг оруулахаар ерөнхийдөө бол энэ Жита тоглоом тоглоомны үйл хөдлөх хөрөнгөний вебсайт руу н орж чинь. За тэгээд энэ дотор ерөнхийдөө бол чиний хүссэн одоо бизнес ч байгаа. Нэгдүгээрсөө ямар бизнесүүд байна, үнийг нь харж байгаа худалдаж авах л болно. Одоо чиний бизнесүүдийн нэрнүүд нь харагдаж байна. За би Night Club гэж хараад үзье. За Night Club-наас нэг байршлаас хамаардаг юм шиг үлээ. Одоо чинь хотынхын төвд байгаа Night Club нь бол сая 440 мянган долларын үнэтэй. Тэгээ хотоос бүх алдлагдсан Night Club одоо энэ чинь миний Night Club-аар гэж. Миний болохоор нэг 600 мянган долларын үнэтэй байсан шиг санаж байна. За тэгээ чи эхлээд нэг Night Club худалдаж яваа. Дараа нь хоёр Night Club худалдаж яваад, худалдаж авсан Night Club-аад худалдал нь сайжруулад ингээд яваад байгаа юм бол ерөнхийдөө бол нэг өдөрт бараг 2-3 тэрбум $5 үзэхөө олдог болох боломжтой гэж бодож байна. Тэгээд 2-3 тэрбум $5. За ерөнхийдөө бол 500 сая нь 10 Америк доллар. Тэгэхээр 1 тэрбум нь 20 Америк доллар. За 3 тэрбум гэж ярих юм бол бараг 60 Америк доллар. Тэгээ чи өдөртөө нэг 50-аас 60 Америк доллар болоод авах боломжтой гэсэн. Одоо жишээ нь Amazon Mechanical Turk гэдэг янз бүрийн таскууд биелүүлээд ажил хийдэг тийм вебсайт гэдэг. Тэрнтэй харьцуулахад бараг одоо Jitata, Pad сайт компьютер тоглоом мөнгө болсон бол хамаагүй ашигтай. Миний туршлагаар бол тиймэрхүү вебсайтууд дээр та нар өдөржингөө 8-10 цаг тасралтгүй ажиллаад нэг 10-аас 15 Америк доллар олдог. Тэгвэл энэ тоглоомоор өдөрт 60 Америк доллар өдгөө олох боломжтой. Тэгээд удахгүй Jita 6 гарна. Тэгээд тэрэн дээр бол би аюул хүлээлттэй байгаа. Jita 6 гарах юм бол ерөнхийдөө Jita 5-ын тоглогчид нь 6 руу орох байх гэж бодож байна. Гэхдээ бүх тоглогчид нь орно гэж байхгүй. Jita 6 ч амар өндөр үзүүлэлт шаарддаг учраас миний машин харагдаж байна. Энэ амар сонио. Би энэ машиныг өөрөө худалдаж яваагүй. Энэ яг яаж над дээр хурж ирсэн бэ гэхээр нэг муу хакер нөхөр намайг даалгавар биелүүлж яхад энэ машинтай ардаас хурж ирээд намайг алдсан байхгүй. Урдны хак маг заваа юм ашиглаад. Тэгээд би админ руу репортлсон чинь админ тэр хакерыг нь бандаад машиныг нь надад энэ машиныг энэ хакерын машиныг надад бэлгүүд бодсон байхгүй. Тийм сэн төвхтэй гоё машин авсан байгаа. За хэдүүлээ энэ тоглоомыг жоохон тоглож үзүүлээд магадгүй мэдгүй юм ч гэж магадгүй. За тэгэд өөрөө чи бизнес судалдаж авахаас гадна Jita 5-ын одоо үндсэн даалгаврууд нэг юм байдаг. За би иймэрхүү тоглоомд бол нэг жоохон авиасгүй шүү байсан. Өөрийнх нь үндсэн даалгавруудыг биелүүлсэн ч болно. Өөрийнх нь үндсэн даалгавруудыг биелүүлэх юм бол арай бага хэмжээний мөнгө болно. Ер нь арай ч хамаагүй бага хэмжээний мөнгө болно. Гэхдээ ерөнхийдөө энэ гоё хөвгчлөлтэй төвзөн. Миний бодлоор электрон машин юм шиг байна. Ямар ч тийм арааны чимээ байхгүй. Хүүст нэрчээ болстой байж. Тэгээд тоглож чаддаг хүмүүс нь коммент хэсгээр бас зөвдгөө бичээрэй. Нээлттэй шүү. Одоо энэ газрын зураг нь дэлгэцний зүүн доод булганд харагдаж байна. Тэгээ газрын зураг дээр нь цагаан цэгнүүд байгаа харж байгаа. Энэ болохоор нөгөө өөр тоглогч нарыг зааж байгаа. Өөр тоглогч нарын одоо байршлыг. Тэгээд хэрвээ чи олон тоглогчдыг алах юм бол чи шууд 90 сурвалжлагдаж эхэлнэ. Чамайг шууд
онц ноцтой гэмт хэрэгтэн гээд за тэгээ онц ноцтой гэмт хэрэгтэн болж чадах юм бол бас гол мөнгө олддог үлээгүй лөө. Олддог баха. Миний бодлоо. Яастав. Энэ өөр туулагч явж байна. Эбөө сэно. Энэ бодит ой тоглосон юм аа. Зүгээр тоглож над руу буудаж юм дөө яах гэдэг юм. Эч хөрөд. Ой чорт адуучлаа. Ингээд тоглогчдрээс олон удаа алах юм бол френзи мани френзи ч юм уу нэг тим болдог. Тэгээд олон удаа алах юм бол ерөнхийдөө тоглогч алах болгоно их хэмжээний гол доллар өгнө. Хараа. Би хаашаа өрөөдрөө. Намайг гэрд ишиг телепортлчлаа. Энийг харж байгаа guys. Хакер. Намайг хакер сая дөнгөж сая телепортлоо хийчлээ. Хакер юм уу эсвэл админ юм уу мэдэхгүй. Ерөнхийдөө нэг юм тоглоом байгаа. Айгүй олон жилийн настай миний бодлоор 10 жил болж байгаа хаа. Дай. Үхчих. Энийг харж ийн хакер. Паузлцсан байна. Бараг өөр тоглогчдыг ингээ халаад явах юм бараг хамгийн амархан шулуухан болохоор байж магадгүй шүү. Оч. Тэгээ бас нэг рол плейинг серверүүд бас байдаг баг. Та нар өөрсдөө гоё ажил хийж болно. Галт сүнөөгч цагдаа магдаа. Тэгээ цагдаа магдаа санаас гоё цалин мэлэнтэй. Энэ тоглоход бол аюу хөвгчлөлтэй гоё тоглоо. За тэгээд коммент сэтгэлээ бичээрэй. Хэрвээ чам житодоо үнэхээр таалагдчихвал би дахиад бас контент хийж магадгүй. Тэгээд цаг зав гаргаж энэ контентыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараачихаа контентоор уулзцгаая. Peace.